сайн байцгаана уу? Энд байна. Өглөө болцоод ирсэн чинь бурхан надад энэ үгийг өгсөн. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэсэн чинь хуучин гэрээ, шинэ гэрээ хоёрын том ялгаануудын нэг нь болохоор би гэж хэлж байгаа Иесус Христ өнөр итгэгч нарт чөтгөр хөөх эрх мэдлийг өгсөн гэж хэлсэн. Тэгээд үнэхээр бодсон чинь хуучин гэрээн дээр ер нь Иесус Христээс өмнө ямар нэгэн чөтгөр хөөжсэн, демон деволыг зайлуулж исэн тийм тохиолдол өрөөсөө байдаггүй. Амилсан ч юм уу эдгэрэл тэгээ гайхамшгуудыг бол үлдэж байсан боловч яг чөтгөр хөөжсэн тохиолдол өрөөсөө байдаггүй. Иесус Христийн үдэж гисэн магадгүй чөтгөр хөөх гэж оролцсон байж магадгүй. Бид нарыг харахаар буддист хүмүүс бүх хүмүүс ч гэсэн чөтгөрийг хөөх гэж оролцсон байж магадгүй. Гэтэл одоо оролдоод яг чөтгөр нь гарсан юм уу эсвэл нэмж чөтгөр өгсөн юм уу гэдгийг бид нар хэлж мэдэхгүй. Харин Иесусыг чөтгөр хөөх үед үнэхээр орилтон гарч ирсэн. Хачхалтан гарч ирсэн. Тэгээ түүний дагалдагч нар бас чөтгөрийг хөөх үед чөтгөрүүд хүртэл таны нэр захирагдсан шүү гэж хэлдэг. Үнэхээр Иесус Христийн нэрд чөтгөрүүд захирагддаг ба. Тэгэхээр биднэрт өгсөн энэ эрх мэдэл бол үнэхээр Христийн нэр байна. Христийн нэр энэ бүхнийг хийдэг ба. Тэгэхээр хүн заавалчгүй чөтгөр хөөх гээл зорж явах албатай биш л дээ. Чөтгөр хаана вэ гэж хайгадаг шаардлага байхгүй. Чөтгөр хаасаагүй байдаг. Демон деволууд баг ойрхон хүмүүсийн бодоод баг байхгүй дэ гэсэн хүний дотор хүртэл байдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр Иесус Христийн нэрээр яалчгүй шаардлага гараад энэ бүхэн явдаг ба. Үнэхээр өнтер хүмүүсийг эдгэхийн тулд чөтгөрийг хөөхгүй бол зарим хүний яадаг үлээ. Одоо дүлий ч юм уу те эсвэл чихгүй хилгүй сүнсийг хөөхгүй бол хил нь орохгүй ч юм уу тийм байдал байгаа. Тэгэхээр та бүхэн чөтгөр хөөх гэж их шуналтаж яхаасаа илүү эзэн Иесус Христийн эрх мэдлийг сайн мэдэрэй. Ингээд сайн харах юм бол маш багаас эхэлсэн байдаг. Ингээд харах юм бол Петрийг загсны зүгээр завийг холдуулаач нуурын дээр ирэх дээрээс те хүмүүст хичээл заахад дэр тусалж байгаа. Тэгэхээр зүгээр хичээл сургаал заахад нь завийг нууран дээр жоохон эргээс холдуулж тусалж байгаа байхгүй Петр. Дараа нь загас бариулж байгаа. Ингээд л дагалдуулж байгаа. Ингээд анхандаа Петр бол тийм л ажлууд хийдэг байсан. Явандаа сүлд нь үнэхээр Петр олон хүмүүс сургаал заадаг болсон. Петрийг бүр сүүдэрт нь хүмүүс өрхөд идэрдэг болсон. Петрийн гарын алчуур ороод тэр бүсний толгоор бүгднгээр нь идэрх тийм боломжтой болж эхэлсэн байна. Тэгэхээр дэвчлэлтийн үйлчлэл хийя гэж та бодож байгаа бол эзэн таныг маш багаас эхлүүлэх юм бол бити гахаараа. Багаас эхлүүлээ гэдэг тэр бити өөрийгөө голоороо гэж хэлмээр байна. Яг бол бичи өөр харахад өчүүхэн жоох юм шиг хаддаг. Тийм боловч үндэ агуу асартан болж ургадаг. Тэгэхээр Бурхны хаанчлалт хүнтэй адилхан гэж Иесус өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр тийм болохоор та бүхэн төрчлөлтийг хийхдээ зүгээр баг зүйлээс эхлэж болно. Үйлчлэл баг зүгээр зүйл тусалсан ч болно. Хамт залбирч болно. Подкаст шивж болно. Подкастын зүгээр жишээлбэл нэг хүн байл да подкастыг YouTube-д оруулаарай гэж хэлсэн. Хөө ийм жоохон ажлуудаа гэж бодсон. Тэгээ YouTube-д подкаст оруулах нь тийм амархан байгаагүй. Яг бол маш их сүнслэг тулаантай, маш хэцүү. Энгийн одоо видео YouTube-д ороход амархан байдаг бол яг миний подкаст ороход маш хэцүү, дуун дандаа гацдаг, маш хэцүү залбирж хийдэг гэж тэгжсэн. Тэгээ маш хэцүү байдаг ч гэсэн. Тэгэхээр олон хүн тэрийг сонсож байгаа, олон хүн өрөөдөж байгаа. Өөрөө ч гэсэн тэр маш их тослогоо үйлчлэлийн бас эрх мэдлүүдийг олж авч байгаа. Бас бэлэг ойсон ч гэсэн нэгдэж байгаа. Тэгэхээр маш жоохон үйлчлэл гэж голж хийж болохгүй. Яг тэр нь хэрэгцээтэй үйлчлэл байдаг. Тэгэхээр эсний хий гэсэн дэр одоо урдчин тавьсан дэр жижиг үйлчлүүдийг жижиг гэж голохгүй хийгээрэй. Магадгүй тэр нь жижиг биш асар том үйлчлэлийн хэн тавьж магадгүй. Петр зав холдуулж хахад Петр би Христийн апостол болно гэж тэр үедээ бодоггүй байсан баг. Тэгтэл үнэхээр сонгогдож апостол болсон бөгөөд тэр байтугай үнэхээр Иесус Христийн илч болсон, илч төрөлөгч болсон олон бүх зүйлүүд хийсэн байж байгаа. Тэгэхээр таны нүдэн тагдаад гологдож байгаа ч юм уу магадгүй хүн байж магадгүй л дээ. Тань туслаад гүйж байгаа. Тэр хүмүүс ямар болохыг мэдэхгүй. Ер нь тусаж үйлчлдэг хүмүүст л яг хамт үйлчлдэг тэдгээр хүмүүс таны туслахыг авч тантай хамт үйлчилж үнэхээр тэр бүх зүйлийг хийдэг байгаа шүү. Тэгэхээр заримдаа үнэхээр хүмүүсийг залбирахад заалчгүй шүтгэр хөгөөс аргагүй байдалд ордог. Тэгт нь хөөжл орхороо тэрээс биш заавал тэр чөтгөрийг энэ чөтгөр хайж болоод хөөе гэж шаардлага ерөөсөө байхгүй. Ядвал аяндаа таны гарт ч юм уу ойрхон гэрт байгаа тэр бүх зүйлүүдээр цэвэрлэх ёстой зүйлүүд байх юм бол цэвэрлэхээс аргагүй байдалд ордог. Тийм учраас тэрэнд нэг шунаа тулаадах юм байхгүй. Тэгээд аяндаа хөөдөг болно, аяндаа цэвэрлдэг болно, аяндаа бүх идэвхжлэлт хийдэг байх болно. Би бол Иесус Христийн нэрээр тэдэг бүх зүйлийг хийх боломжтой гэж бүрэн итгэдэг. Яг бол бид хийгээгүй.
харин Христийн нэр хийж байгаа учраас Христийн нэр түүний нэрд бүрэн итгэгч хүн, Христ өөрт нь бүрэн итгэгч хүн, Христ бүрэн найддаг хүмүүс энэ бүх зүйлийг хийх бүрэн боломжтой. Тэгээд та өнөхөр Христийн нэрд бүрэн итгээрэй. Тэгээд битээ бас их яраараа аяндаа хийж чаддаг болно шүү.